Завсарлагаар ерөөсөө юм мэдэж амждаг, нэг л мэдгээд хичээл орчдөг. Ер нь бол их завсарлага амтны байдаг болохоор нэг өдөр нэг пишгэ авчаад нууж байгаад нэг жоо иддэг. Хаяа. Тий. Тухтаа сууж идэх боломж ямар ч байхгүй юм шүү дээ. Бараг л. Окей, зүгээр бэршгийн дээчрэлж идэл завсарлагаан дуусчихдаг. Бэршгийг хаанаас авдаг юм? Гуанз. Ганцнаас. Тий. Сургууль дотор зардаг юм уу? Тий. Ер нь бол 20 минутаар завсарлуул илүү гоё. Тий. Ангидаар л идчихтэй. Завсарлагын хугацаа нь хэд хэрэг? 10 минут. 10 минут л завсарлаад шүү дээ. Их завсарлагаанаар. Тэгээд өөр завсарлагаануудаар 5 минут завсарладаг. Би нэг жил хагасын өмнө бас ярьжсэн. Өдийн хоолны бодлоготой сургууль байх хэрэгтэй байна гэсэн. За тэрний үе гэхээр завсарлагын цаг, гар угаах орчин нөхцөл, дээрэс нь гэрээсээ хоол авчирдаг хүүхдүүд хоолоо идэх орон зайтай байх зэрэг зохицуулалтыг бид нар ярих хэрэгтэй байна. Дээрэс нь багш нар хүүхдгөө бүгдээр адилхан хоолоо иддэг ийм бодлогыг хэрэгжүүлэх тухай ярьсан. Энэ бол харьцангуй хууль гэхээсээ илүү сургууль өөрөө менежментээр хийчих ажил байхгүй. Тэгээ энэ зүйлүүдийг бусад орнууд хэрэгжүүлээд эхэлдэг юм байлаа. Тэгээ энэ нэг энгийн боловч энэ ч өөрөө эрүүл Монгол хүний аюул чухал дадал зуршлыг бий болгож байгаа байхгүй. Тэгээд одоо хүүхдүүд бид нар ч гэсэн ажлын байран дээр ч гэсэн бид нар завсарлагын цагийг одоо өдрийн хоол идэх цагтаа хоол идэг ус болоод маш их ингээд хоолноос хоолны хооронд цаг нь холдохор чинь дотоод бүх эрхтнүүд нь гимтээд ингээд илэг цөс хүмүүстэй бүх асуудал болж байна. Дээрэс нь хүүхдүүд яарч сандарж байгаа үедээ хоолоо сайн иддэггүй. Тэгэхээр бид нар хичнээн мундаг одоо махаараа тий хичнээн мундаг лабораторитой шинжилээд хичнээн мундаг галтгоондоо хичнээн лаг хоол зурж тоогооч хийсэн ч тэр одоо хоолыг хүүхд идэхгүй байвал тэгэл чинь бас л талаар болж байгаа байхгүй. Ээжүүд бид нар бүгдээрээ мэдэн штэ ингээл айгүй хичээгээл хүүхд нэдэхгүй байхаар яадаг үлээ гэдэг шиг юм болох гэдэг. Тэгэхээр зүгээр л завсарлагын цаг гэдгийг хоол идэхтэр яг ингээд нийтээрээ хоолоо идэх гэж ингэж зохицуулах хэрэгтэй байхгүй. Одоо Италид бол жижиг хотууд нь тийм мэдэн штэ. Өдрийн хоолны цагаар төрийн байгууллагууд нь хаалгаа ингээ хаачдаг үйлчлэгээ байхгүй. Завсарлагын цаг 12 цагаас 2 цаг хүртэл төрийн үйлчлэгээ хаагаад бүх ресторанууд хоолны газар онгоодог байхгүй. Их сургуулийн кафетерианууд нь ч гэсэн тийм байдаг. За тэгээ хоолны цаг нь дуусахаар төрийн байгууллагууд нэглээ өдөр өглөө 2 дээр тэгдэг байхгүй. Тэгэхээр бусад орнууд тэгжээж нөх хүн амаа эрүүл байлгадаг ийм энгийн дадлуудыг хэрэгэлдэг. Зөөлөн гой бодлого байхгүй. Энэ ч хүний зан үйлтэй холбоотой. Тэгээ манайх энэ дээр жоохон яриад байхад за энэ яах вэ гэл нойлын цаас юм чин гэдэг шиг л хаяад байгаа юм л та. Хооллох ч өөрөө бүр дадал зуршлага байхгүй. Хоолны өмнө хүүхдүүд ус уух хэрэгтэй байна тий. Тэр санаагаар болдог бол тий. Дээрээс нь заримдаа жоох ногооны шүүс энэ төр уул хоолны шингэлтийг сайжруулна гэж бид нар баг бүх хоол зурч нар ярьж байгаа мөртлөө сургууль дээр тэр орчин нөхцөл нь байхгүй байгаа юм тий. Тэгэхээр нэгдүгээр асуудал тэр. Дээрээс нь хүүхдүүд хоол идэж байхдаа одоо ингээд хүүхдүүдийн нөгөө эрүүл мэндийн датаг харах юм бол хоол идэж байхдаа утас дэлгэгц ширтэж хоол иддэг байх нь өөрөө хоолны шингэцийг маш их бууруулдаг байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн бид нар ингээд нэг юм хийхдээ нэг жоохон юм бүрэн гүйцэд ингээд том жижиг энэ чухал биш энэ нь чухал гэж ангиллаж ирэмбэлгүйгээр за бид нар ингээд за одоо тий ая-тав угаах төхөөрөмж авчлаа, сургуулийн галтгоо тохижуулчлаа, за сургууль дээр тоогоочоо авчирлаа, хоолоо ичлээ гэснээ хоолойд цаг нь гарахгүй байж байгаар чинь тэгэл дахиад дутууд үлмөгчөд байгаа байхгүй. Тэгэхээр яаж иж байгаад хэдүүлээ энэ жилээс гэдэг юм уу одоо тэр тушаал нь гардагсан жоо ямар одоо аргаар байдгийг 9 сарын 1-ээс ч гэдэг юм уу бүх сургуулиудын энэ завсарлагын цагийг яг хоолны цаг болгож ингэж хатуу мөрдөх юм бол хүүхдүүд өдөрт хоолоо идэж сурах байхгүй. Ядаж бүх хүүхдүүд сургуулийн хоол идэж чадахгүй ч гэсэндээ тэр чинь гэрээсээ хоол авчирдаг хүүхдүүд байгаа. Тэд нар чинь ингээд пэчийг нь жоох олон газар тавиад ядаж халаагаад идэх ч юм уу те. Энэ бол ингээд энгийн мөртлөө хүний амьдралын насан туршид суух дадал зуршлахгүй. Хүн өдөр хоолоо идэх ёстой гэх тээ. Тэгсэн мөртлөө хүүхдүүдэд хоолоо идэх зааснаа багш нар нь өөрсдөө тэр сургуулийн хоолоо идэхгүй нөгөө буруу хараад нөгөө пирожки маядаа суугаад ивэл бас л энэ чинь үлгэр дуурайл ч тээ. Тэгэхээр одоо бид нар гадны сургуулиуд руу очихоор ингээл бүгдээрээ л багш сурагчгүй хоолоо аваад хамтдаа эцгээгээл явдаг. Ийм л соёлыг хэрэгжүүлэх юм бол яг чихнээсээ эрүүл Монгол хүн болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд зэрэгт тэнцэж байгаа хүүхдүүдэд харалтаа. Ингээд ихэнх хүүхдүүд чинь эрүүл мэндийн асуудалтай, хотоодны асуудалтай хотоод цус илэг юунаас болдгоо гэхээр хоолны дадал зуршлаас болж байгаа байхгүй. Юуг юутай иддгийг, юу хизээ иддгийг гэдгээс хамаарат шүү дээ. Тэгээ энийг бид нар мянган лабораторид хийсэн түмэн янзын дата ярьсан одоо конференц хийгээд улс орноор зарлаад яахав зүгээр л тушаалаа гаргаад тэр үдийн хоолны бодлогоотой сургуулаа бий болгох гэж ярьчмаар байхгүй. Тийм л асуудал маш энгийн уулна.